Нийслэлийн иргэдэд соёл урлагийн үйлчлэгийг ойртуулах, үр дэмжийг нэмэгдүүлэх зорилгоор соёлын яам, нийслэлийн засаг даргын хамгийн газартай хамтран нийслэлийн хотын гудамж талбай, иргэд олон нийтэд зориулсан өн төлбөргүй тоглох, үйл ажиллагааг зохиох, нөлөөллийн аян болох соёлын цаг хөтөлбөрийг үйл ажиллагааг энэхүү зохион байгуулж байна. Энэхүү соёлын цаг хөтөлбөрийн маань зорилго нь иргэдэд соёл урлагийн үйлчлэгийг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагааг сутгачлах зорилгоор нийслэлийн 9 дүүрэг болоод 24 байршилд хүрч үүсгэх зорилготой юм аа. Мөн энэхүү арга хэмжээнд төрийн өмчийн 2 гаруй байгууллага буюу театр, музей, номын сан зэрэг соёлын байгууллагууд оролцож байгаа бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 26-наас 2020 оны 10 дугаар сарын 26-ны хүртэл 2 сарын хугацаатай зохион байгуулагдах юм аа. Ингээд та бүхнийхэн өмнө соёлын цаг хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэтгэл зочид төлөөлөгчдөө алдаршуулан танилцуулгын сацуу энэхүү тайзнаа хүндэтгэлтэйгээр урьж байна. Монгол улсын соёлын сайд Чулуун таныг энэхүү тайзнаа хүндэтгэлтэйгээр урьж байна. Мөн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Бадбаясарлан таныг урьж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ажлын албаны дарга Батбяв таныг энэхүү тайзнаа хүндэтгэлтэйгээр урьж байна. Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэ таныг урьж байна. Засгийн газрыг хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газрын дарга Нацаг Долгор таныг энэхүү тайзнаа хүндэтгэлтэйгээр урьж байна. Сүхэ! Энэхүү соёлын цаг хөтөлбөрийг маань нээж өгөх хэмээн Монгол улсын соёлын сайд Чулуун танд энэ хүндэтгэлийн микрофоныг шийдвэрлэе. За, та бүхний энэ өдрийн амгалан байцгаая. Энэ өдөр бол бас сайхан өдөр байна. Манай бидний нийслэлийн засгийн газар хин нийслэлийн юуны соёлын газар соёлын газар зэрэгтэй хамтарч соёлын цагийн аян эхлүүлж байгаамаа. 2020 оны сонгуулийн үеэнд Монгол Улсын Ордоос шинэ соёлын яам 24 жилийн дараа дахин байгуулагдсан. Соёлын яам бол монголчуудын зэр дундаа урлаг соёлын хүмүүсийн өсөн хүлээж байсан ийм албар болно. Соёлын яам байгуулагдаж Монголын соёл урлагийн салбарын өөрийн өшигт тулах жаргал зовлон ажил үйлс бүхэл зүйлээ одоо хамтарч ажиллах ийм сайхан боломж эхэлсэн. Энэ боломж нь Монголын ард түмэнд хүртээмжтэй, Монголын ард түмнийг соён гэгэрүүлэхэд чиглэгдсэн Монгол өв соёлоо эрхэмлэн хүндэтгэж, хайрлаж, хадгалж, хамгаалж, түгээн дэлгэрүүлэх энэ үүдийн эхлэл болж байгаамаа. Тэр Монгол Улсын соёлын яамнаас нийслэлийн засаг даргын хамгийн газартайгаа хамтран хэрэгжүүлж буй соёлын цаг аян бол бидний хамтын ажиллагааны эхлэлийн үүд Монгол түмэнд нийслэлчүүдэд барьж байгаа эхний одоо бэлэг гэж ойлгож байна. Энэ аянд 9 дүүрэг 24 одоо газар танай дэргэд таны дэргэд танай дүүрэгт гэсэн одоо энэ урайтай соёлын цаг аян өрнөж байгаа. Монголын урлаг, Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудын үйл ажиллагаа, урлаг соёлын бүхэл үйл ажиллагаа бол Монгол хүн бүрд хүртээмжтэй, Монгол хүн бүрийн дэргэд байх ёстой гэж бид үзэж байгаа. Ингээд энэ аян маань албан ёсоор нэгдэж, энэ аянд нэгдэж байгаа монголчууд Монголын ард түмэнд соёл урлагийн байгууллагуудаа
зохион байгуулагч нартай бүгдээрэнд нь сайн сайхныг хүсэж соёлын цаг албан ёсоор эхэлснийг мэдгэж байна. Баярлалаа. За баярлалаа. Мөн энэ микрофоны өмнө нийслэлийн цаг дараа бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Бадбаясгалан таныг урьж байна. За энэхүү талбай дээр хүрэлцэн ирсэн мэргэжлийн урлагийн болоод соёлын байгууллагуудын төлөөлөлт та бүхэндээ нийслэлийнхаа нийт орон нутгийн байгууллагуудынхаа нэрийг хэлсэн. Энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За Монгол улсын шинэ бүтэц зохион байгуулалт засгийн газрын шинэ бүрэлдэхүүн шинэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр хүрэлцэн. Сая манай соёлын сайд маань бас онцолж хэллээ. 24 жилийн дараа бид нар соёлын яамтай боллоо. Өнөөдөр Улаанбаатар хот төдийгүй Монгол улсын хамгийн үнэт баялаг бол соёлтой, боловсралтай, эрүүл чирэг хүн. Тэгэхээр энэ том баялагийг бий болгоход бол манай мэргэжлийн соёл урлагийн байгууллагуудын үүрэг оролцоо бол хамгийн чухал гэдгийг бид бүхэн хэн нэгнээр хэлүүлэхгүй мэдж байгаа. Дэлхийд дахина бараг 3 улирал халдварт цар тахалтай тэмцэж байна. Энэ дэлхийн олон улс дотор нэг онцлог улс бол Монгол улс байна. Өнөөдөр 9 сарын хугацаанд дотооддоо яг энэ цар тахлыг бол алдаагүй маш сайн хянж замун дотроо төдийгүй гадаадд байгаа ард иргэдээ авчирч эмчилж энэ цар тахалтай тэмцэж байна. За яг энэ хугацаанд бол манай соёл урлагийн байгууллагууд бас хаалга барин маш бас хүнд байдлыг өнгөрөөж байгаа. Яг энэтэй адилхан манай Монгол улсын иргэн бүр бас яг энэтэй та бүгдтэй яг адилхан энэ цар тахалтай тэмцэж байгаа маа. Тийм учраас энэ 9 сарын хугацаанд бас дотооддоо алдаагүй учраас Монгол улсын ерөнхий сайд, Монгол улсын засгийн газрын нийт гишүүд бас санаачлаад соёлын яам нийслэлийн засаг дарга хоёрт бол үүрэг өгсөн. Юу гэхээр ард иргэдээ энэ соёлын урлагийн хэрэгцээг нь яг өнөөдрийн тэмцэж байгаа энэ халдвар хамгааллынхаа дэглэмийг барьж энэ соёлын цагийг ард иргэдэд зориулаа. Ард иргэдийнхаа сэтгэл санаа энэ дотоод бүх зүйлийг өөдрөг байлгаж эрүүл байлгахын төлөө энэ арга хэмжээнүүдийг зохион байгуулах энэ үүрэг авсан. Ингээд соёлын сайдтайгаа хамтраад шийдвэр гаргасан 9 дүүргийн хэмжээнд энэ соёл урлагийн мэргэжлийн бүх байгууллагуудаараа дамжуулаад иргэдтэй энэ соёлын цаг хөтөлбөрийг бол хүргэхээр болж байна. Та бүхэн анзаарж байгаа энэ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх соёл урлагийн мэргэжлийн байгууллагууд уран бүтээлчд хүрэлцэн ирж байна. Тийм учраас нийслэлчүүд та бүхэндээ Монгол улсын засгийн газар, соёлын яам, нийслэлийн засаг даргын хамгааллын газар, мэргэжлийн урлагийн соёлын байгууллагуудтайгаа хамтраад соёлын цаг хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлж байна. Ард иргэдийнхээ соёлтой, боловсралтай, эрүүл чирэг байлгахын тулд засгийн газар, мэргэжлийн салбарын бүх байгууллагуудтайгаа нийслэл маань хамтарч энэ арга хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ингээд иргэд та бүхэндээ соёлынхоо цагийг хүлээж авахыг хүсэж байна. Баярлалаа та бүхэнд.